За, өчигдөр минь амар минь байцгаана уу? Манайхаа оройн минь та нарынхаа амар амгалан айлтгая. Амар амгалан айлтгая. Манайхан лайвта хөрөлдөөндөө бэлэн болсон гэхэд итгэлтэй бай. За. Өнөөдөр бүх юм амжуулсан байгаа бах. Бүтэн сайдар бид нар бүх юм амжуулаад хоолундаа хийгээд ингээд энэ ер нь бол оройн 7 цаг гэдэг бол та нарт нэлээд тохиромжтой цаг байх гэж би одоо ингээд сонгосон байгаа. За ингээд ер нь бол та хэдтэйгаа энэ коронавигийн туршид маш их тийм амжилттай ойр дүт байж та нарыг энэ хүнд бэрхшээлтэй карантинтай энэ нөхцөл байдалд одоо даван тулахт нь өөрийнхөө зүгээс одоо боломжит бүх тусалцаа бүх юмыг одоо та нарт өгсөн гэж өөртөө одоо итгэж байна. Та нарт маань энэ тус дэмж гисэн хүрсэн байх гэж найдаж байгаа. За тэгээд өнөөдөр энэ лайваас эхлээд өнөөдрийн лайваас хойш одоо эхний үед бол би өдөр болгон лайв хийжсэн. Дөнгөж корона эхэлж хахад өдөр болгоо хийдэг байсан. Дараагаар нь хэсэг хугацаанд өнжөөд нэг хийдэг байлаа. За дараа нь хэсэг хугацаанд 7 хоногт одоо 3 хийдэг байлаа, 2 хийдэг боллоо. За одоо эх 7 хоногоос эхлээд зөвхөн бүтэн сайдар хийнэ. Одоо би та нарт бол өөрийгөө эрүүлжүүлэх, хүндрэл бэрхшээлээ яаж даван туулах энэний арга ухааныг би та нарт бүгдээрэнд нь хэлээд өгсөн байгаа. За тэгээд нийтдээ одоо ингээд өнөөдрийнхтэй нийлээд 46 лайв би та нарт хийж өгсөн. Нэг цаг. За тэгэхээр энэ лайв болгоноос одоо та нар яг одоо ингээд ойлгоод ингээд миний хэлдгээр тэмдэглэл хөтөл сонсон бол та нар энэ амьдрал дээр хэрхэн яаж амжилттай яаж явах, яаж зовхгүй зүдрэхгүй байх, яаж одоо өөрийнхөө бодсон сансан хэмжээнд явж чадах ийм арга ухаанд одоо суралцсан энэ талаар мэдлэгтэй болсон байгаа. За зарим хүмүүсийн тухайд бол мэдээж одоо өөрснийх нь одоо сүнсний боловсролын төвшин гэж юм байна. За одоо тэгээд бие организм дах нөгөө хүрдний үйл ажиллагаа нь хэр зэрэг ажиллаж байгаа юм. За энэ болгоноос нь болгож одоо лайв юм нэг удаа сонсоод хүлээж авах чадамж айсгал 2 3 одоо сонсож хүлээж авах юм уу? Энэ бол би та нарт хэлээд байгаа ш тухайн хүнээсээ их болдгоо. Тэгэхээр шаардлагатай хүмүүс нь бол 3 сонс, 4 сонс, 5 сонс тэгчээр та нар тэрийг эд лисийнхаа төвшөнд оруулж ойлгож хүлээж авна. За ингэж ойлгож хүлээж авсан нөхцөлд л та нар өөрчлөгдөх юм шүү. Хүн өөрөө өөрчлөгдөж ижил амьдрал ахуйч өөрчлөгдөн өвчин ч хүртэл лаашин зүгээр болно. Өөрөө хэлбэл одоо би өөрийгөө өөрчилж болох боломжтой тэр их мэдлэг энэ өөрийнхөө 20 жилийн туршлагыг би одоо та нарт энэ бараг сахуу 2 сарын туршид одоо би өглөө. Тэгэхээр энийг одоо өгсөн мэдээллийг одоо хөөрөлд өнөөр би дамжуулж бас өглөө. За дээр нь миний урд нь угаасаа оруулсан байсан YouTube дээр байдаг 10-15 минутын бас нэг 10 хэдэн бичлэгүүд байдаг. Тэрүүгээр дамжуулж өгсөн. Мөн одоо өөрийнхөө Facebook-аар бас айгүй хэрэгцээтэй мэдээллүүдийг маш ихээр та нарт тавьж өгсөн байгаа. За тэгээд энэ даган уншигчид мянгадууд дотроос сэтгэл зүрхэн зориулж дэмжиж туслаж одоо 3 группүүд нэгдсэн байгаа. За нэг нь болохоор гэрлийн дайчид, Тэнгэр Монгол газар, Тунгалаг давсан бэгнүүр гэдэг одоо энэ 3 групп хүртэл одоо нэгдэж дагаж одоо үйл ажиллагааг дэмнэж явлаа. Тэгээд одоо миний өмнөөс хэл болж, миний өмнөөс одоо хариулж өгч, миний үүлэнд тусалдсан энэ группийнхаа хамт олнуудад баярлалаа. За ил долд гэдэг энэ олон группийнхандаа бас маш их баярлалаа. За ингээд та нартай ямар ч үл болсон буурал дэйдсүүдийнхаа одоо хийх ёстой надад өглөөд байдаг байсан отгоор нь омгоор нь застдаг энэ үйлээ бол би амжилттай дүүргэлээ. Энэ одоо төсөл миний боловсруулсан төсөл маань бурлуудын минь хүсээдсэн юм ямар ч амжилттай болсон. Тэгээ маш олон одоо 10-тууд, 1000-тууд, 5-тууд гарсан. Маш олон одоо гэр бүлүүд амар амгалан болсон. Зөвхөн одоо миний энэ хөөрөлд өнөөрийг одоо үзэж энийг ашиглаж тэр домын үйлүүдийг хийж зүгээр болгосон, өөрийгөө эрүүлжүүлсэн, өөрийгөө одоо өөрчилж чадсан олон одоо
мянгатуудынхаа гэн олон гэрлийн даачтай та нартай баярлалаа. Өөртөө итгэх хэрэгтэй. Өөртөө итгэх хэрэгтэй. Ер нь бол энэ хүндрэл бэрхшээл өвчин юмшил бүх юмыг өөртөө итгэж чадсан, өөрийгөө өөрчилсөн хүн л энийг даван тулах чадвар байна. Тэгжээж ирүүлж, тэгжээж амьдрал авах бүх юм гоё болох юм аа. За тэгээд та нартай өнөөдөр дуулахад би одоо 7 хоногт нэг удаа хийн. Нэг удаа зөвхөн одоо бүтэн сайдэр хий. За тэгээд орой миндээ амар байна уу. Тэгээд орой 7 цагт хийсэн би арай эвтэх юм уу гэж бодлоо. Ягаад гэвэл ажил төрлөөсөө ирсэн байна. За зарим нь хоолундаа идсэн ч байх. Тэгж одоо оройны 7 цагаар нэвтэх юм уу гэж бодож байгаа. Тэгээ бүтэн сайдрын орой 7 цагаас одоо 7 хоногт нэг удаа хийнэ. За тэгээ би та нарт хэлээд байгаа. Миний угаасаа оруулж байгаа энэ лайвууд тэрийг ухраагаад хэдэн дахин үзсэн ч бай. Та нар тухайн цаг үед оч тэр үеийн одоо тэр энерги хүчтэй урсгалд орд юм шүү. Тэгэхээр энэ хичнээн дахинж үзсэн энэ миний хөөрөлдөөний үйлчилгээ хуучрахгүй. Энэ яг хэвэндээ яг тэр үеийн нөхцөл байдлаараа та нарт нөлөөлж байгаа шүү. Тэгэхээр та нар минь энийг бол хадгалж аваад тэгээд одоо өөрсдөө сонсоод өрөөлд одоо түгээгээд ингээд хажуутаа нэг хүнийгээ нэг 5-т байгуулад нэг 10-т байгуулад ингээд яваарай. Одоо миний энэ дагагчид ил 70 мянгатуудынхан бол нэлээд одоо гайгүй төвшөнд болсон учир юугаа олоод ирсэн. За шинээр орж байгаа хүмүүс одоо жоохон асуудал байдаг гэж магадгүй үл ойлгох ч юм ойлгохгүй ч юм уу итгэл үнэмшил төрөхгүй ч юм уу юм байж болно. За тэр нь бол одоо та нарын өөрсдийнх нь хичээнгүй үйл ажиллагаатай холбоотой учраас энэ хөөрөлдөөнүүдийг ерөнхийдөө бол тэмдэглэл хөтөлж үзээрэй. Тэгжээж та нарын ой танд нь орно шүү. Тэрнээс зүгээр гүйлгэж үзээ та нарын тогтоохгүй. Та нар тэгж хүлээж авах чадамж хүрээгүй учраас ойлгоо зүгээр бүгдийн нэг 46 лог гэнийг гүйлгэж сонсоод ойлгоно гэж байхгүй шүү. За тэгээ манайхан зарим сүүлийн үе таны юмыг бүгдийг сонсож байгаа, эхнээс нь дагж байгаа, домын өвлүүдийг хийцэн гэд ингээ хэлчихэж байгаа. Тэгсэн мөртлөө би тэгээд би ингээд байна. Тэр тэгээд энэ ингээд байна. Яах вэ гэд асууж байгаа. Эн чинь л өөрөө юм хэлж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэрийг ойлгоогүй байна. Зүгээр л гүйлгэж ном унших гэж юм байдаг ш. Зүгээр тэгэл үтцсэн. Кино шиг зүгээр л гүйлгэд үтцсэн. Та нар ойлгоогүй, боловсроолоо гэж зажлаагүй та нар. Ийм байна. Тэгэхээр тэр гарч байгаа хүндрэл бэрхшээл нь одоо та нарыг өөрчилсөн нөхцөл тэр чинь байхгүй болд юм байхгүй өөрөө. Тэгээ би та нарыг бас хэлээд байгаа штеп. Битээ хин нэгэнд тулгаарай. Битээ энийг нь тулга. Зүгээр л чи өөрөө өөрчлөгд. Чи өөрөө өөрчлөгдөх тэр чиний наад өөрчлөгдөж байгаа чи ойр дотныхон чи нөлөөлд юм аа. Тийм учраас манайхан одоо юугаа яана. Өөрийгөө л өөрчил, өөртөөгөө л илүү ажил. Тэгэхээр тэрний нөлөөнд эргэн тойрон ч өөрчлөгдөнө. За тийм болохоор за одоо ингээд энэ 23-наас эхлээд хэвийн одоо үйл ажиллагаа, хэвийн горимд одоо энэ амьдрал ахуй маань явагдах гэж. Тэгэхээр дор бүрээ ажилдаа орно, дор бүрээ завгүй болчихно. За миний тухайд ч гэсэн тийм учраас би одоо 7 хоногт нэг болголоо шүү. За тэгээ явандаа явах уу бодож ийн. Явандаа явах нэг лекц нэ гэж дотроо бодож байгаа. Тэрийг гэхдээ тухайн үед одоо харж агаад за би одоо ямар ч одоохондоо нэг 7 хоногт нэг удаага явуулна. Тэгээ хэдэн удаа тэгж явах нь үү. Тэгээд зогсооноо. Бас би өгөөд ажил албандаа орчуул угаасаа ингээд яагаад ах зав гарахгүй байх. Тэгтээ би шаардлагатай одоо хамгийн хэрэгтэй мэдээллүүдийн бүгдийг өгчихсөн учраас одоо ганцхан тэрний хэргийг гаргах нь л та нарт үлдээж байгаа юм шүү. Тэгэхээр би бол өөрийнхөө өгөх гэсэн өгөх ёстой юмнуудыг та нарт бол өгчихсөн байгаа. Хэргийг гаргах нь та нарын үүргээ. За одоо ингээд хэдүүлээ дараа нь явандаа би бас нэг хэлсэн байгаа. Ямар ч гэсэн хамгийн багаар утгаад 5 жилийн барай засалчийн юутай, дадлагтай тийм барайч нарт яг өөрийнхөө бас нэг нарийн ширийн юмнуудыг зааж өгөөгээд хэлсэн байгаа. Тэр бас төлөвлөгөөнд ер нь бол байж байгаа. Гэхдээ байдлыг тандж агаад олон тэгж олоодаа сургалт Монголд явуулахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байдлыг харж яаж бас шийднэ. За ингээд өөр чинь хэлж ярих юм юу ярьж байла. За тэгээд одоо ерөнхийдөө жоохон нөгөө юуныхаа талаар ярьж өгье. Домынхаа үеийн талаар жоохон юм ярьж өгье. За би та нарт
одоо ингээд нэг зарим хүмүүс нэг тийм ам өрссөн юмд аюух тийм дурлаад байдаг шүү дээ. Ам өрссөн юмд аюугүй тийм одоо уулын спортоор хичээлэх. За мотобайкаар яах ч гэдэг юм уу те ийм юмнууд энд аюух яагаад байдаг. За энэ бол яг цаанаасаа эр зоригийн л одоо нэг тийм юу л да. Тийм сонирхдаг юм байдаг. А тэгэхдээ зарим нөхцөлд бол хүмүүс янз бүрийн тийм нэг домын одоо хар домын шидэнд өртсөн ч гэдэг юм уу. Ийм нөхцөл бас нэг тийм ам өрссөн юмд ингээд дурлаад тэрэнд одоо ингээд нэг тийм шунаад ингээд идэг юм байдаг. За тэгээд хэрвээ зээ танаахны ойр дотныхон ч юм уу хань ижилтэн ч юм уу одоо найс нөхдөн ч юм уу янз бүрийн тийм ам өрссөн юмд хэрвээ зээ айгүй их шунаад дурлаад байх юм бол за энэ хүн зүгээр цаанаасаа өөрийнх нь одоо тийм хобби байна уу айсгүй янз бүрийн тийм домын юунд орцсон юм уу юу гэдгийг одоо шалгах нэг тийм домын арга зааж өгье. За энэ яах юм гэхээр тухайн хүний үснээс нэг ширхэг үс аваарай. Нэг ширхэг үс аваад тэгээд тэрийгэ зүүнд сүглж үсийг зүүнд сүглж гин байна. За тэгээд орой унтахдаа нөгөө үс сүглсэн зүүгээ гэрийнхаа одоо хаалганы ойролцоо хаа нэг газар ингээд тавьчихаарай. Шинэ орой унтахдаа. За өглөө босоод тэгээ хараарай. Хэрвээ зээ тэр үс сүглсэн зүү чинь алга болцсон байх юм бол тухайн хүн янз бүрийн тийм домын юунд орчихсон байна л гэж ойлгоорой. А байж байх юм бол зүгээр энэ хэвэн байна гэж ойлгоорой. Нэг ийм домын байдлаар шалгаж болдог байх нь. За хэрвээ зээ ямар нэгэн байдлаар одоо ийм хар домын юмд ашиглагдсан байгаа болвол одоо үсгийн шатаах ч юм уу ийм тийм домын үйл бас хийж болдог. Би та нарт урд нь Facebook юуны хөөрөлдөөндөө бас дурдж исэн юм байгаа. Тэгэхээр тийм домын аргыг одоо ашиглаж болох нь шүү. Олдохгүй байх юм бол үсээр сүулсэн зүү чинь алгуулсан байх юм бол домын нөлөөнд оржээ гэж ойлгох нь байж байвал зүгээр байна гэж ойлгох нь шүү. За тэгээд бид нэр ерөнхийдөө хүүхнүүд, октод хүүхнүүд өөрсдийнхээ шолкийг ч юм уу энэ өөрийнхөө жижиг сажиг үсийг ингээд өөрсдөө тайрчдаг штэ. Энэ их муу шүү манайхаа. Өөрсдөө хэрхэвч үсээ бити тайрж байгаарай. Ягагтгүй чи өөрийнхөө аз жаргалыг тайраад идэг. Тийм учраас үсчингээр тайруулах ч юм уу чи өөрөө биш өөр хин нэгнээр тайруулж байгаарай. За юу өөрөө хизээч бити үсээ хэрэгж байгаарай. За ингээд нэг хэлээд өгчий. За тэгээд ерөнхийдөө би та нарт хэлдэг шүү дээ. Үс гэдэг чинь нөгөө мэдээлэл авдаг учраас тэ хэрвээ ямар нэгэн байдлаар одоо би та нарт хэлж байгаа шүү дээ. Далд бие мэн жоохон болчих юм бол бид нөгөө далд ертөнцийн альбан тээрийн дэвзэлд эзлүүлчихдэг гэж. За айлсгүй л одоо жоохон одоо таагүй хүнтэй харьцсан холбогдсонтой болбоо чамд муу энерги ирсэн ч юм уу ийм байж болдог гэж хэлж байгаа тийм. Энэ нөхцөлд яадгийг би та нарт хэлсэн. Одоо дахиад нэг сануулчих. Үсээ сайхан самнах нь байна. Үсэн дээр ч л нөгөө муу сайн бүх мэдээлэл чинь байдаг байна шүү дээ. За би хүний юмыг хүндэн нүгий өөрийнхөө юмыг өөртөө үлдээе гэж хэлээд 3 удаа үсээ самнаад тэгээд үлдсэн сэвийг шатаанаа. Хүний юмыг хүндэн буцаая өөрийнхөө юмыг өөртөө үлдээе гэж хэлээд тэгээд тэр самнаасаа авсан сэвийг шатаагаад гарсан үнсийг гаргаж салхинд хийсэж хаях нэ. Энэ домын үйл шүү. Нөгөө муу мухай юм холтуулж байгаа ийм үйл гэдэг байна шүү. Ер нь бол гараад яг гэрийнхээ үүдэнд шатаахан шүү. Сэвээ шатаахта гэрийнхээ гадаа одоо яг гэрлүүгөө ордог хаалганы гадаа гараад яг үүдэн дээрээ шатаагаа тэгээ гаргаад тавьчих нь шүү. За ингээд ийм байж байх нь байна. За тэгээд одоо охид бүсгүүчүүд эхнэргүй хүмүүс бие гоёж ингээ биенийхээ үсийг ингээ шүлжиж өгдөг штеп. Хоёр гэр бүлгүй одоо эмэгтэй биенийхээ үсийг яаж болтгоо байх нь сүлжиж болохгүй. Тэгэх юм бол хоёр биенээ хуурдаг гэр бүлтэй болоход айгүй хүндрэл бэрхшээл айгүй их гардаг байна. Ийм учраас нөхөрт гараагүй эмэгтэйчүүд биенийхээ үсийг сүлжиж болохгүй. За ямар нэгэн байдлаар биедээ туслаад үсээ шүлжчихсэн байх юм бол биендээ зоос өгдөг байгаарай. Жижигхэн сүвнэрний зоос зүгээр солилцоорой. Тэгэх юм бол тийм таагүй үйл явдлууд болохгүй байх нэ. За нэг ийм домын юм хэлээд өгчээ. За бас нэг ийм байдаг.
За бид нар одоо гэр бүлийн зарим хүмүүс ерөөсөө өөрөө хизээч хүнээ одоо юм хийж идэж уудаггүй ш. Дандаа хин нэгнээр хийлгээд байдаг. Энэ дандаа уух юма хэрвээ дандаа хүнээр хийлгэдэг болвол тухайн дээр өөрөө юма хийж уудаггүй хүний хуурахад маш их амархан байдаг гин. Тэгэхээр өөрөө цайгаа ч юм өөрөө уух юма хийж уудаггүй хүн болвол энэ тэмдэг тэгэл хүнд хууртаад яваад ахна шүү дээ. Тэгэхээр одоо дандаа хүнээр хийлгээгүй шаяа бас өөрөө уух юмыг өөрөө хийгээд уудаг иддэг байгаарэ. За ингээ хэлээд өгчий. Ерөнхийдөө би та нарт хэлж байгаа шүү дээ. Энэ далд ертөнцтэй хүссэн хүсээгүй бид нэр холбогдчихэйдгаа. Тэгэхээр энэ амьдрал дээр болж байгаа үйл явдлууд, уулзж байгаа, учирж байгаа, таарж байгаа энэ юмнууд санамсаргүй тохиолдлоор болдгүй шүү гэж хэлдэг. Цаанаасаа тохиолдоо зангаатай ийм байдаг. Тэгэхээр миний хэлж байгаа энэ өдөр тутмын өчүүхэн боловч одоо бидний амьдрал ахуйд нөлөөлдөг ийм юм номын аргуудыг одоо би нөгөө гаргах ном дээр бичнэ. За манайхан одоо бичээ сонсдгууд нь баг буулгаад авсан бидтэй. Тэгэхээр ийм юм хийдэг байгаарэ. За нэг ийм. За бас нэг тийм дом байна. Хүмүүс одоо биендээ бити одоо хутга мис хүүтэн зэвсэг бити бэлгэлж байгаарэ. Хүүтэн зэвсэг бити бэлгэлж байгаарэ. Хэрвээ эрэгтэй хүн одоо хин нэгнээс найз нөхөд одоо хинээс ч юм хутга бэлгэнд авах юм бол тэр хүн маш их тийм уур уцаар ихтэй маш их хардамтгай болдог. Тэгэхээр бэлгэнд нэгдүгээрт бид нар хэрхэвч хутга авч болохгүй байна. За хүмүүс ч гэсэн өөр бусад хүмүүст одоо бити хутга бэлгэлжээ. Хутга авах юм бол өөрөө авчаа. Хэрвээ хутга бэлгэнд авах юм бол чи айгүй хардамтгай болоод альсгүй айгүй тийм уур дуцаад ширүүн дөрөм одоо ийм хүн болчих нь шүү дээ. Тэгэхээр гэр бүлд бол 50 амгалан байдал алдагдах нь байна. Тэгэхээр хутга мэс нэгэндээ бэлгэлж болохгүй. Та нар өөрсдөө ч гэсэн авч болохгүй нэ. Тэгэхгүй бол гэр оронд одоо таагүй байдлууд их үүсэх нь байна. За одоо бас нэг ийм юм яриа. Одоо бид нар мэдээ сайн муу янз бүрийн юм болно. Уйлан дуулна ялангуяа октопус гүчвэл. За тэгээд юм уйлаа дуулаад ингээд янз бүрийн одоо нүүрэн дээр чи юм болцсон байх юм болбол чи өөрийнхөө альчуураар өөрийнхөө салфеткаар л арчиж байгаараа хүний юмар хизээч хүний альчуур салфеткаар хизээч нүүрэндээ бити хүргэж байгаараа бити арчиж байгаараа ингэх юм бол чамд маш их таагүй байдал үүснэ. Тухайн хүний одоо нууцыг чи дийлгээ зогсохгүй чамд маш таагүй байдлууд амьдралд нь ахуйд нь гардаг байх нэ. Тийм болохоор нус нулимсаа арчих. За нүүрэнд наацсан юм арчихтаа өөрөө салфеткаараа өөрөө арчдаг байгаараа хүнээр бити арчуулж байгаараа. За ингээд хэлээд өгчий. За тэгээ бид нар угаасаа монголчууд угаасаа мэддэг штэ. Босгоны наан цаана нас одоо үгч авалцчих болохгүй. За ганцхан үгч авалцах зогсохгүй. Босгоны наан цаанаас ярьж болохгүй. За хэрвээ ингэх юм бол одоо тухайн хүнтэй чи өстөн болдог байх нь байна. Өстөн болдог. Тийм болохоор босгоныхаа нэг бол нөгөө хүнөө дотгошоо ороод адилсгүй чи өөрөө босгоныхаа гадна талд нь гарч иж нөгөө хүнтэйгээ ярьж хөөрөх юм уу өгч авалцах юм ямиг заавал босгоны нэг талд гарч иж хийдэг байгаарэ. За энийг тэртээ дэргүү манайхан ярьдаг шүү дээ угаасаа. За ингэдэг байх нь шүү. За тэгээд бас нэг юмыг харахад ижил нэртэй хүмүүс бид нэр амьдаа гэдэг ш нэрийн дуудахаасаа ч одоо цээрэлдэг монголчууд тэгэхээр амьдаа буюу ижил нэртэй хүмүүс тийм хүмүүстэйгээ ерөнхийдөө бол огт муудалцаж болохгүй шүү. Хэрвээ чи ижил нэртэнтэйгээ ямар нэгэн байдлаар муудалцах юм бол хоёрын хин хинд нь маш таагүй маш хэцүү нөхцөл байдал үүсдэг байна. Тэгэхээр амьдаа нартайгаа бити муудалцаж байгаарай. Эвтэй найртай байдаг байгаарай. За тэгээд угаасаа ер нь эвтэй найртай байж ээж хүнтэй зөв сайхан харьцдаг байж ээж бид нар гаднаас муу энерги авахгүй шүү дээ. Ер нь л битээ муухай ашиглаж хүн болгон чамд таалагдах албагүй учраас заавал одоо юу яаж ах хэрэг байхгүй юм шүү дээ. Муудалцаж ах хэрэг байхгүй байх нэ. За одоо бас нэг ийм юм яри. Зарим хүмүүс ялангуяа би одоо энэ төрийн байгууллагынхныг айгүй тэгж боддгийг. Айгүй их тоглодог ажил дээр ажлын цагаараа. Тэднэрт бол нэг төрийн байгууллагынханд бол нэг ажлын бүтээл гол биш вэ штэ. Тэнд яг цагтаа л байж ивэл болдог. Ажлын цагаар янз бүрийн байдлаар одоо их тоглодог хүмүүс бол амьдрал ахуй дээр нь ерөөсөө амжилттай байж чадахгүй шүү. Тэгэлэр ажлын цагаар ажиллаа л хий.
бити тоглодог байгаараа. Энэ маш муу зуршил. Хэрвээ чи ажлын цагаар ямар нэгэн байдлаар дандаа тоглодог болвол ажил дээрээч амьдрал дээрээч хаанч ч амжилттай байж чадахгүй шүү. Тэгэхээр энэ хүмүүс аюу анхаараарай. За би бүрийн төрийн байгууллагын ажилтнуудад илүү хэлье гэж бодож байна. Тэд нэр харж байхад ингээл компьютертэй тоглож сууж дим байлээ. Тийм тэгэхээр тэгж болохгүй шүү. Тэгвэл ажил дээр нь амжилт, амьдрал дээр нь аль алинд нь амжилт гарахгүй нь шүү. За нэг юм. За дээрэс нь бас нэг юм хэлэхэд гэртээ бид нар таавч өмсдөг шүү дээ. Заавал таавчтай байгаарай. Зарим айлууд одоо шалнаасаа халдагч гэдэг юм уу, манайх дулаахан ч гэдэг юм айгүй хүл нөцгөө явдаг. Гэртээ хизээж бити хүл нөцгөө явдаг байгаарай. Заавал таавч өмсдөг байгаарай. Хэрвээ чи одоо хүл нөцгөө явдаг байх юм бол чиний ойр дотныхын чамайг маш их хуурна, маш их заллина. Чи хүнд одоо амархан одоо заллагдана гэсэн үг. Ийм. Тэгэхээр заавал одоо гэртээ таавчтай явдаг байгаарай. Хүл нөцгөн ерөөсө хизээж бити явж байгаарай. Амьдрал ахуй дээр чинь хүндрэл гарна, ойр дотныхан ч гэсэн чамайг маш их хуурах болно. Тийм болохоор заавал таавчтай байдаг байгаарай. За бас тэгээд залуу охтуудад ялангуяа нэг хэлье. Залуу охтууд гэр бүлтэй болоогүй эмэгтэйчүүд. За залуучууд ч гэсэн ялгаагүй. Сүүлийн үед гангарматад айгүй олон тийм бугуйч зүүдэг болсон. Хоёр гартаа маш олон зэрэг ингээд их бугуйч зүүх юм бодоод амьдрал ерөөсөө төвхөндгүй шүү. Амьдралаа төвхнүүлж чадахгүй чамд бэрхшээл маш их гарна. Ийм тэглэр гартаа бугуйч зөөвөл нэгийг зөөн. За тэгээ маш олонгоор нь битгий зүүж байгаарэ. Ямар ч нэг гартаа зүүдэг байгаарэ. Хоёр гартаа зүүж болохгүй шүү. За ингээд өнөөдрийн миний хэлж өгөх ёстой өдөр тутамдаа анхаарч явах ёстой жижигхэн одоо домын зөвлөмжүүдийг хэлж өглөө. За тэгээд угаасаа номоо гарах дээр манайхан номоо аавна үз. Тийм тэгэхээр тэрийг нь олон дахин уншаад тах дээр угаасаа энийг ингээд та нар цээжлээд ирэхтэр тэгэл энийгээ гаргахгүй айтайхан сайхан болоод явдаг болно. За ингээд манайхаа хуурынхаа засалд оръё. Манай оюун сүрэнгээ явуулсан хуур. Энэ маш гоё хуур байлаа. Би та нарт тэгээд нөгөө зургийг оруулсан байсан. Тэгээ энэ хуураараа одоо үйлдэж өгөх гэж байгаа. Манайхаа энэ шинэ хуурын одоо оюун сүрэн биднийг дэмнэж тэтгэж хуурын одоо миний хөдөлмөрийн баг зэсгийг явуулсан юм шүү. Зарим хүмүүс нь авсан бэлгээ гайхуулаа гэд таагүй юмнууд бичээлээ. Одоо яах вэ? Би бэлэг өгсөн хүн талархлаа илэрхийлэл би зургийг тавьдгийг. Юугээ ч хэлээ нэг баахан бичсэн байх шиг байна лээ. За тэр яах вэ биш. Тэгээд ойлгох нь ойлгоод ойлгохгүй нь тэрлээз. За хуурынхаа засалд оръё. Манайхан бүгдээрээ ундаалгаа зэгцсэн байгаа. За тэгээд лага асаацсан байгаа. Акта шаргал сүүн далаага зэгцсэн байгаа гэж найдаа. За хуурын заслаа эхлэе хэдүүлээ.
За ийм гоё хууртаа болсон шүү манайхаа. За тэгээд манайхан одоо би энэ юу 23-наас одоо хэвийн үйл ажиллагаа ордогоотой холбоотойгоор хүмүүсээ 25-наас авч эхэлж байгаа шүү. 25-наас. Тэгэхээр 22-3-наас эхлээд одоо өргөлөө шилжүүлж цагаа тавлж болно, цагаа авч болно. За тэгтээ шууд ингээд аюу хүн авахгүй шүү. Цөөхөн нь аавна шүү. Би бас өшөө зөндөө ажилтай байгаа учраас за тэгээд энэ 23 4 хүртэл амжуулах үйл байгаа учраас 25-наас хүн авч эхэлж байгаа шүү. За тэгээ утасны дугаарыг мэдж байгаа 9901 7620. За нэг их зовлон ярихгүй байхыг хичээгээрэй. Танаас юм асууя гээл бөө юм ярьчдаг. Би энд бүр айгүй ядардаг шүү. Ягаад гэвэл та нарын асуултыг чинь хариулт бүгд энэ лайв дээр байгаа байхгүй юу? Тэгээ лайв дээр ярьсан юмыг энийг чинь тэгдэг үлөө, ингэдэг үлөө, хаана байдаг үлээ та хэлээд өгөөч гэд миний айл эртий яриад өгсөн юмыг надаас асуух юм. Би тэгж нэг ярьсан юм 13 дахиж ярьж утассан болгонд тайлбарж би цагаа авмааргүй байгаа шүү. Би өөр арай тусдаа та нарт хэрэгтэй юмд би цагаа зарцуулмаар байгаа шүү. Надтай тийм зорилгоор ярих гэж бол бити яриарай. Ингээд хэлчихье. За тэгээд угаасаа мессенжерээр холбогдоод яв. Би тэр болгон утсаа аваад байх боломж зав байдгүй. Үүлтэй байвал би утсаа угаасаа авдаггүй. Салгаад явчихдаг. Та нар нэг дуудвал 2 3 дуудвал авахгүй байвал намайг үүлтэй байна гэж ойлгоорой. Тэгээд мессежээр юм уу утсаар юмаа ингээд яв шүү. За юу. За хідүүлээ хуурынхаа юуг яачлаа. Та нартаа хуураа сонсгоод үзчихлээ. Маш сайхан байгаа. Ямар ч хэлсэн нэг хэсэгтээ хуураар бол гачихгүй. Ийм сайхан болсон шүү. Мянгатынхан маань гадаадд байгаа мянгатынхан маань та нартаа тун их баярлаа. Ямар ч хэлсэн намайг нэг хуураар гацаахгүй ийм хэмжээнд авчирч өгсөнд баярлаа. За хідүүлээ одоо дууныхаа засалд орё. Дууныхаа заслыг. Яргын өдөлөх цагаар тамда очих гэж ярдагасаа ялдам зам тэжидэ эрхэлж нөлхөрөд буцдагасаа дэндүү давчу орчлоо дахиад ирэхгүйг нь мэдсэн бол дээлээ талаад өгөхөд дэрэлээ дундхамын шавда санчига бурлагүй ичимэндэ сэтгэлдээ мохрон үлдэждэ ичимэндэ дэнжи нагаа соёлохоор тамдаан очих гэж ярдагасаа дээлтэй бурхан чидэ үнсүүч яраад буцдагасаа өжин нэл хорвоод өнөөд үлдэхгүйг нь мэдсэн бол өрөмтэй цаг нь угаад өнжөөд явах минь чавда санчиг бурлагүй ичимэндэ сэтгэлдээ мохрон
울대제대 해지민대 나무리 해로 온할 단당 어초그제 ярдагаса 남흠 자흥 지대 우후두 자르도다 보츠드그사 알라큰 자야니 잠부는 아야 딜귀길 밑에슴 볼 аргада туйгаад байхтан амс хийгээд явах минь чавда санчига борлогүй ичимэндэ сэтгэлд мөнхрөн үлдэжэдэ 해짐대 나무리 해로 온할 단당 어초흐제 ярдагаса 남흠 자흥 지대 우구두 자르도다 보츠드그사 알큰 자야니 잠보든 아야 들귀긴 밑에승 본 아르다 되가 박든 아무시게 겨우하면 차다 산지가 모르더귀 있지했는데 서태gal 데모흐릉 울레제데 해지민데 서태gal 데모흐릉 울레제데 해지민데 노링 웃나 우린 처음은 달라 우는 ömöste huktingren onnekçülün serde odur utrincarafta 만화제 주제리 혼자 탄늑도 혼기 얼쓴다 내미기레리 오르왕 흘때 돌아간 얼음타 새하둘레 두룽 오디라딘 살혀라 치매 작날에 양살뜨긴 사스나 후슬리 구이가래 나름 어담드라 나사다타래 살도 건다 옵증 오순다 후슬레도 등시는 그 속등
залбирда хүслээ дулан шимнэнхээ сүгдэн мөргидөө Бöramансın зүрэн шүүдэрхи хүлээлээ будан тамдэрлийн жимээрээ нүдлэсэлгэлээ ахарсан хансааж амьдрал өсөх жамтай амрах харисэтэглээ аргадаж таглаарэ тагийн андаар очим олондаа дуудаг шинэнхээ зүгдэн мөргидөө хүслээ дуудаг шинэнхээ зүгдэн мөргидөө өндөр тэнгэр цаяасан болохоор чин өглөө нарыг тосон хүлээх ёо өглөө наран цацраган түгэж өн холий чамайг илгээх ёо намайг дурсаад дуулдаг болохоор чин чамайг би хайрлан дуулмаар байна хөрөст дэлхийд унсан болохоор чин хөлгөр улсыг сарвчлан шэртэх ёо хөлгөр улсыг нүмөрт хургасаа хөдөг салхаар чамайг илгээх ёо намайг дурсаад дуулдаг болохоор чин чамайг би хайрлан дуулмаар байна амараг сэтгэл урагсан болохоор чин амин холоос хайрлан хайлах ёо амин холыг амсхалдарч амсхан нарында чамтай учрах ёо намайг дурсаад дуулдаг болохоор чин чамайг би хайрлан
байна. Ингээд дууны засал өндөрлжээ. За манайхан дунд хоолоо хатаж байгаа ингээд бүр хатаад наалдах гэдэг хүмүүс маш их байна. Сүгэ уугаач ээ. Шавтаа шаргалаа уугаач ээ. Хамгаалтын тэнгэрүүдтэй өргөл барьцаа өгөөч ээ. Хоолоо ч хатаад бүр наалдах гэдэг. За маш гоё байна. Манайхан гэхдээ үнэхээр гоё байна. Та нартай хайртай шүү. Та нарыг би айгүй гоё болгоод ингээд нэг учраа олдог болгоцсон доо. Би өөрөө тийм болсон юм шиг. Үнэхээр би баяр хүрээд үнэхээр гоё байгаа. Сэтгэл санаа ч их өндөр байгаа. За одоо хэдүүлээ дэлхийн ээжигээ уран залъя. Дэлхийн ээжигээ. За манайхан агта шаргалаа угаад арцхан гангаа зэгцэн байгаа бол алгаа тосоорой манайхан. Дэлхийн ээжигээ алган дээрээ буулгаж зүрхэнтэй нэгтгэж хэсэг хугацаанд дэлхийн ээжтэйгээ хамтдаа бай. Хайрыг мэдрээ, амар амгаланг мэдрээ, аз жаргалыг мэдрээ. За манайхаа дэлхийн ээжийг уран залах замын тэгшлэх Тэнгэр Монгол газраа хэлэх гэж байна. За Тэнгэр Монгол газрын тухай Буурал дээдсүүдийн айл дурыг Facebook дээрээ тавьсан байгаа. Та нарт хүрсэн байгаа гэж найдаж байна. Тэгэхээр манайхан Тэнгэр Монгол газраа толгойч нь амчин завтай байдаг бол маань мэгцэн уншаад яваарэ. За манайхан дунд энэ наран сүлжээ гэмтэлтэй хүмүүс айгүй их байна. Мөнгө цаасны асуудалд орсон хүмүүс маш их байна. Наран сүлжээ өрдөн дээр өвдөлт маш их мэдрэгдэж шүү яг одоо. Энэ сүүлд нь жоохон хоцорж орсон хүмүүс дунд байх шиг байна. Төрүүн зүгээр байсан одоо айгүй тэгж мэдрэгдэж байна. За манайхан алгаа туслаа. 3 2 1 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар газар газар. За манайхаа дэлхийн ээж бидний гарын алган дээр буусан байна. Манайхаа зүрхтэйгээ нэгдгий дэлхийн ээжигээ гараа авчраа зүрхэн дээрээ тавиараа. Одоо дэлхийн ээж мэн бидний зүрхтэй нэг болсон байна. Манайхан бие мэдрээрээ маш халууд өгöd ирж штэ. Гар нь халууд өгж гин. Зүрхэн дээр халууд өгж гин. За жоохон дэлсээд байна. Маш сайхан дулаахан мэдрэмж төрж гин. Цаанаас догтлоод байгаа юм шиг болоод байна. Баяр хүрж гин. Би ерөнхийдөө халууд өгöd ирж гин. Манайхан маш сайн дэлхийн ээжигээ зүрхтэйгээ нэгтгсэн. Дэлхийн ээж зүрхтэйгээ нэгтгсэн ногоон бөмбөлөг дотроо хийгээрээ манайхаа. Ногоон бөмбөлөг дотор зүрхээ дэлхийн ээжигээ хийсэн байна. Бүх анхаарлаа гар дээрээ төвлөрүүлээрээ. За жоохон зүрхэн дэлсэх мэдрэмж төрж гин. Айхан байхгүй манайхан. Баярлалаа догтолж байгаа нь тэр. За одоо бүх анхаарал ногоон бөмбөлөг дээр байна. Хүн амьсгаа авъя. Маш сайн. За манайхан дахиад умаа хэлнэ. За сайн мэдэхгүй шинээр орж ирсэн хүмүүс анхаараарай. Умыг хэлж явахдаа маш их тайван байх ёстой. Хүчээр хийж болохгүй. Бие сайхан суллана. За гүн амьсгаа авъя. Сүүл
хөлөө орж ирсэн хүмүүс хацарч орж ирсэн хүмүүс хоолоо ороод хөвчлүүлсэн хүмүүс байна шүү. Хоцорж орж ирсэн хүмүүс наран сүлжээ хоолойны хүрдэн дээр маш их хил амтай мөнгө заасанд орооцолсон ходоод илүүнд өөрчлөлт орсон хүмүүс их орж ирлээ. Талаас хойш, дундаас хойш орж ирсэн хүмүүс тэр тийм хүмүүс аяг орж ирлээ. За өршөөгөөрэй. Дахиад нэг умаа хэлэх ёстой хэдүүлээ. Хоёрыг хэлсэн байсан. Одоо гурав дахь нь хэлье. Өршөөгөөрэй. Дэлхийж минь өршөөгөөрэй. Зүрх хүрт минь. За зүрхэн дээр анхаарлаа хандууллаа. Ногоон бөмбөлгөө тавьсан байгаа. Хүн амьсгаа авъя. За манайхан сайхан тайвширлаа. Гомсхавъя. Дэлхий амар амгалан болсон байна. Аятаа сайхан болсон байна. За би нэлийн халууд өгөөд ирж гин заримынх нь хөлсөн сайхан чихараад ирсэн байна. Би энэ тавирж гин. За манайхан гарынхаа алгыг нэгэрээ. Дэлхий ээжээ мордуулъя. За зам мөрийн тэгшилж тарихт нь оруулахын тулд хэдүүлээ Тэнгэр Монгол газраар дэлхийн ээжийг өвддөг. За Тэнгэр Монгол газраа хэлье. 3 2 1 Тэнгэр Монгол газар Тэнгэр Монгол газар Тэнгэр Монгол газар. За дэлхийн ээж маань тойрогт орсон байна. Орчлон хорвоогийн бүх од хэрэгсэс маш сайхан таатай өнгөлөг маш зөв голдролтой явжээ. За дэлхийн ээжтэйгээ хамт байсан манай мянгатынхан бүгдээрээ гоё тайвширсан байна. Би энэ одоо сайхан бүлээн оргоод ирсэн байна. За тэгтээ энэ сүүлийн орж ирж байгаа хүмүүст хоолоо асуудалтай хүмүүс маш их байна. Наран сүлжээ хүрдэн дээр асуудалтай хүмүүс маш их орж ирлээ шүү. Өнөөдрийн талаас хоош орж ирсэн хүмүүс донд ийм хүмүүс маш их байлаа. Ялангуяа хоолоон дээр сая үл жоохон тасалдах тал руугаа боллоо. За яхаа тэгтээ зүгээр гайгүй. За ийм гоё боллоо. За одоо миний мэдэрж байгаагаар хоолойны хүрдэн дээр нэлээд асуудалтай байгаа учраас хэдүүлээ хоолойныхоо хүрдэн дээр дахиад нэг ажиллаад ирхий. Манайхан гараа ингэж бариараа. Гараа ингэж барина. Хоолойн дээр ингэ тавиараа. Хоёр гараа давхардуулаад тавина шүү. За хоолойны хүрд гэдэг нь залгиур хоолой, багалзуур хоолой, бамбаа булчирхаа, гүйцсэн бучирхаа, уушигтай холбоотой юм хүрд байгаа. Нөгөө талаар хүнтэй хил ам олцох чадвар, ажил төрөлтөчөө холбоотой. Энэ хүрдний үйл ажиллагаа сайн байж ээж бид нар өөрсдийгөө илэрхийлж чадна. За бидний ярьж байгаа үг хэл бусдад хүрдэг гэсэн үг. За хоолойн дээр дахиад ажиллаа. Тэрхий энэ сүлд орж ирсэн хүмүүсийг бүр айгүйх мэдрээд байна. Бүгдээрээ хамтаараа хийчихээ хоолойны хүрдийг. За хоолойн дээр анхаарлаа хандууллаа. Цэв цэнхэр өнгийн бөмбөлөг алган дээрээ тавиараа. Бүх анхаарал алган дээрээ төвлөрлөө. Гүн амьсгаавъя. Цэнхэр бөмбөлөг тавьсан байгаа.
За сайн байна. Дахиад нэг гүн амьсгаа аваарай. Хоолон дээр бүх анхаарал төвлөрсөн байгаа шүү. Цэнхэр бөмбөлийг тавиад байгаа. Манайхан дахиад нэг хийчээ 3 хийгээд идэг шүү дээ багш. Тэгэхээр энийгээрээ 3 хийчээ дахиад гүн амьсгаа авлаа. Цэнхэр бөмбөлгөө тавьсан байгаа. Маш сайн. За бүгдээрээ хоолон дээр одоо анхаарлаа хандуулж байгаарай. Хоолон дээр. Хоолоогоо жоохон дээшгүй яагаад яг зөв. Сэрүү татаад ирж байгаач маш сайн. Маш сайн. Дахиад хоолон дээр анхаарлаа хандуулаарай. Дахиад хоолон дээр анхаарлаа хандуулаарай. За нэгэн сайхан онгоогоод ирж штэ. Мэдрэгдэж байгаа биз манайхан хоолоо. За нэлээд айтайхан болчихлоо. Тийм байгааз манайхан. За ингээд өнөөдрийн үйл өндөрлж гээ манайхан. Тэ өндөрлж гээ хамт байсан мянгатынхандаа ил 70 мянгатынхандаа бүгдээрэнд нь баярлалаа. За манайхан та нар би хэлээд байгаа шүү. Миний мянгатынхан та нар маш гоё болцсон байгаа шүү. Тэгэхээр одоо энэ чадамжаа хадгалаад ингээд аваад явах нь байна. Тэгээд нөгөө багшийнхаа оруулсан зөндөн хөөрөлдөөнүүд энэ хөөрөлдөөнүүд бүгдээрингийн дахин үзнэ. Өөрсдөө сайхан сэвлээд хадгалаад авчаараа та нар яг бүр ингээд бийжээд ингээд сайн болоогүй байгаа болохоор бас сэвтэх янз бүрийн болж магадгүй. Тэгэхээр энэ нөхцөлд бол яахан гэхээр миний хүмүүс юугаа гаргаад лайв үзээд за тэгээд тэр давсан бэгнүүрүүд би их зөвлөд байгаа шүү. Давсан бэгнүүрүүдээ одоо энэ хоолон дээр ягаан хүмүүс энэ хоолон дээр их тавих хэрэгтэй. Давсан бэгнүүрээ сайн ашиглана. За тэгээд лайвда үзээд байхад та нар бол ерөөсөө яахчгүй шүү. Манайхан тэгэхээр өөртөө итгэлтэй гэрлийн даачныхаа үүргийг маш сайн гүйцэтгээрэй. За тэгээд манайхан мэдээж одоо эргэлзээтэй тэнэгэлзээтэй асуух юм байвал за багш нь ямар ч нэг хэсэгтээ бүтэн сайдэр 7-оос лайв хийн. За тэгээ бүр шаардлагатай асуудал авах юм байх юм бол нөгөө хувь мессенжерээр та нар бичиж болно. Багш руугаа ярих гэж ингэж битгий нэгтэй өөрсдийнхээ цагийг үрээрээ. Яагадгүй л онлайн засалтай ажил ихтэй болохоор би тэр болгоо утсаа авахгүй байгаа. Янз бүрийн мессенжерээр үлдсэн юугийн хариуг бол би заавал хариулж байгаа шүү. За тэгээ та нартай амжилт хүсье. Өнөөдрийн одоо лайв амжилттай сайхан боллоо. Та нартай баярлалаа. Манайхаа мянгатынхан та нар шүү. Та нар гэрлийнхаа дайчдын үрийг маш сайн гүйцэтгэж байгаа шүү. Би та нараараа бахархаж байна. За дараагийн бүтэн сайдэр уулзцгаая манайхаа. Хайртай шүү. Баяртай төр.